Алтан бамбай 2022 аврах ажиллагааны тэмцээн өнөөдөр эхлэж байна. За энэхүү тэмцээнийг Эрдэнэ үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн дунд уламжлал болгон 10 дахь жилдээ зохион байгуулж байна. За энэ жилийн хувьд уул уурхай 100 жилийн ог тохиолдуулан Монгол улсын уул уурхай хүнд үйлдвэрийн яам Эрдэнэ үйлдвэртэй хамтран зохион байгуулж байгаараа онцлог байна. За тэгээд уул уурхай хүнд үйлдвэрийн салбарын бас шуурхай штаб бас байдаг. За шуурхай штабыг мөн төлөөлөд бас ирсэн байгаа. За тэгээд өнөөдөр тэмцээн болоод тэмцээний зохион байгуулалт одоо бэлтгэсэн ажиллагаануудын талбай болоод стандарт шаардлагатай хангасан одоо тэмцээнд одоо бүрэн одоо бэлтгэгдсэн байна гэж харж байна. За гол зорилго нь бол уул уурхай хүнд үйлдвэрийн үйлдвэрлэлийн явцад гарч болзошгүй аваар ослын үед аврах ажиллагааг хэрхэн яаж зохион байгуулах талаар ажилчдын мэдлэг, ур чадвар, аврах ажиллагааны төвшин ямар төвшөнд байгааг тодорхойлох, үүнийгээ сайжруулах, бусад байгууллага хамт олон тулталчлах, харилцан туслах солилцохын зорилготой зохион байгуулагдаж байсан. За тухайн үед Эрдэнэ үйлдвэрийн хэмжээнд явагдажсэн бол дараа нь Олон аймгийн байгууллагуудын хэмжээнд явагддаг болсон. За энэ жил Монгол улсад орчин цагийн уул уурхай үүсгэн байгуулалт 100 жилийн аав хүрээнд Монгол улсын хэмжээнд буюу Монгол улсад уул уурхай үйлдвэрлэл явуулж байгаа үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн дунд одоо зохион байгуулагдж байгаагаараа онцлогтой байна. Тэмцээнд Эрдэнэ үйлдвэрээс төлөөлж 6 баг Монголын алт компани, Бороговд, Баян Ариг, Эрдэм компаниудын нийт 10 баг оролцож байна. Гамшиг ослын үед анхан шатны хариу арга хэмжээ авч тусламж үзүүлэх, бэлэн байдлыг ханган аврах ажиллагааг зөв явуулах мэдлэгийг олох зорилгоор Алтан бамбай тэмцээнийг зохион байгуулдаг. Зам тээврийн ослын үед бусдад үзүүлэх аврах ажиллагаа, өндрөөс аврах, хязгаарлагдмал орчин, газар хөдлөх үеийн аврах ажиллагаа гэсэн 4 төрлөөр тэмцээн явагдаж байна. Алтан бамбай аврах ажиллагааны тэмцээн энэ жилийн хувьд бол 4 төрлөөр явагдаж байгаа. За үндсэн одоо дараах төрлүүд байна. За зам тээврийн ослдох одоо аврах ажиллагаа. За та бүхний одоо энэ харж байгаа энэ барилга байгууламж дэх одоо аврах ажиллагаа. Нурангийн аврах ажиллагаа, газар дурах байгууламжийн аврах ажиллагаа гэсэн 4 төрлөөр явагдана. Тэгэхээр энэ жилийн тэмцээнд одоо 4 байгууллага оролцож байгаа. Тэр 4 байгууллагын одоо дундаас бас энэ хөдөлмөрийн аюулгүй байдлыг асуудлыг хариуцсан ажилд оролцож байгаа тийм ээ. За тий ер нь гаднаас одоо урилгаар оролцож байгаа 4 уул уурхай үйл ажиллагаа явуулдаг 4 байгууллагын одоо төлөөлөл баг тамирчид бас оролцож байна. За эдгээр баг тамирчдын бүрэлдэхүүн нь бол одоо ер нь бол үндсэндээ одоо ажиллагч оператор ажилчид одоо энэ бүрдсэн байгаа. За тэгэхээр зарим багуудын бүрэлдэхүүнд нь одоо хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал хариуцсан ажилтнуудаас орсон ажиллаж байгаа. Алтан бамбай аврах ажиллагааны тэмцээн Эрдэнэ үйлдвэрийн онцгой байдлын албаны гал төмөр унтраах аврах 58 дугаар ангийн сургалтын талбайд зохион байгуулагдаж байна.